Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдөр амгалан гэлтэх юм. Тэгэхээр Еврей 12:28 дахиад уншийе. Тиймээс бид үл ганхах хаанчлыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үгээр хүндлэл, айдас бүхий тааламж дүүжлийг бурханд өргөх юм аа. Ягагтгүй бидний бурхан шатаах гал мөн гэж хэлсэн байна. Тэгэхээр эзэн бол үнэхээр биднийг шатаах гал мөн ариунсаар шатаадаг, цэвэрлдэг байгаа. Тэгээд биднийг ганхуулахгүй байхын тулд бурхан бидний үнэхээр аварсан байгаа. Тэгээд бид нар үл ганхах хаанчлыг хүлээж авсан учраас. Тэгэхээр ганхахгүй байна гэдэг үе тууштай зоригтой байна гэдэг бол дараачин зэвсэг. Тууштай бөгөө зоригтой тэгээд бат зогсох гэдэг бол амархан зүйл ерөөсөө биш. Бидний бас хамгийн том зэвсэг байгаа. Юм нь тууштай тэгээд бас зоригтой байх явдал. Тэгэхээр бузар сүнсний хийдэг ерөөсөө гол ажил бол биднийг алж утгаж сүтгэх. За ингээд тэгж чадахгүй бол яадгүй гэхээр дуудлагаас нь холдуулах, дуудлагаас нь хазаалгах, дуудлагыг удаашруулах, аль болох садаа болгох. Ердөөсөө л тийм зорилготой. Бидний бузар сүнсний гол зорилго бол бас ганхуулах. Ерөөсөө л ганхуулах. Тэр үл ганх хаанчлыг хүлээж авсан учраас бид нар бат зогсож тууштай бөгөө зоригтой эзнээс имэж байгаа хүн бол бусад юмнаас айдаггүй байна. Тэгэхээр тууштай бөгөө зоригтой бат зогсох явдал бол амархан биш л дээ. Ягаад гэвэл бидний бүхний хаанчлал яг үндэ бидэнд тийм амархан яриаггүй. Иесус маш их зовж ээж, Иесусийн үхлээр дамжуулж ээж ирсэн зүйл. Бурхны цусаар дамжиж ирсэн зүйл. Нөгөө талдаа биднэрт бурхан амлсан ерөөлөө зөндөө амлсан байдаг ш. Тэр нь шууд майгад өвдчихдэггүй. Тэр ерөөл цадаа болох гэж дэгээ тавих гэж хаалгаар онгойлохгүй одоо жишгийн төлхөөр нь өгсөн бурхан хаалгыг нь онгойлгож өгөөд байхад янз бүрийн дэгээнүүд байдаг баг. Хаалган дээр нь твх мэг тавьчин, артлаас нь таныг зуурна, ачаа бараа тавина. Ингээд л бид нарыг нэг том хүнд ачаатай хүн гүйж чадхаа болцсон байдаг. Тийм учраас миний ачаа хөнгөн гэж бурхан хэлсэн байгаа. Юу гэсэн үг юм бэ гэхээр ачаага надад өгөөч, ачаага асгаач гэж хэлж байгаа байхгүй. Цаан зовлтой болооч гэсэн үг байхгүй. Тэгээд альва нэг ганхуулах гэж оролдож байгаа үед, бузар сүнс дайрж ганхуулах гэж оролдож байгаа үед та амар тайвнаар хурцуулсан тайван байх юм бол тууштай бөгөө зоригтой байж байгаа. Яагаад зоригтой? Хэрвээ нэг зориг шаардахгүй зоригтой бай гэж хэлээгүй байхгүй. Үнэхээр тууштай бай гэж яагаад тууштай байж байгааг хэцүү учраас тууштай байгаараа гэж дахин хэлж байгаа байхгүй. Дайн тулаанд орж байгаа хүмүүс ялангуяа амлагдсан газар руу орох гэж байгаа хүмүүст маш их дайн тулаан болдог. Яшуа яасан бэлээ? Кэлб 2 олон хүмүүс очиод 10 хүн явахад 8 нөгөө эн чи амар том хэцүү юм байна. Ингээд болохгүй юм байна. Ингээд тулдаж болохгүй юм байна гэж хэлдэг. Хоёр нь л боломжтой бурхан өгсөн амлсан юм чинь. Үнээр эзний амлсан юмыг авахын тулд та тууштай зогсохдохгүй. Төвчээртэй тууштай тулалтна гэсэн үг. Мэргүү хаан стратеги гуйна гэсэн үг. Тэрнээс зүгээр л онгорхоо хаалга хүлээгээд зогсног бол бүтэхгүй зүйл. Хэрэг тэгвэл амлагдсан газар л эзэж орж чадахгүй. Бурхан амлсан юм чинь бишээ зүтгэн гэд алхаад орох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ алхаад орсон ч гэсэн тэр нь бас амар байдаггүй. Тийм учраас тууштай бай гэж байгаа. Үнэхээр тууштай байх тийм төвчээр шаарддаг юм дээр тууштай бай гэж байнга зоригжуулах шаардлага биднэрт явлаа. Зоригтой бай, тууштай бай. Зориг хэрэггүй зүгээр л энгийн зүгээр энгийн зүйл зориг гарахгүй юм зоригтой бай гэж бурхан хэлэхгүй байхгүй. Хэдүүл чамаас зориг шаардж байгаа, чамаас хүч гарч байгаа учраас зоригтой бөгөөд тууштай бай гэж хэлж байгаа. Тэр альва зүйл бурхан амласан бол за чиний өрчин тэглэнэ гэж амласан бол бурхан чиний өрчин 0 болсон гэж сүнсэн дээр амласан бол жинхэнэ амьдрал дээр ирэхийн тулд та мэрэгүү ухаанд гаргана ажил төрөл байна. Бүхний үгэнд итгэн ямар ч боломжгүй үед хүртэл та зогсно. Усан дээгүүр алхах амархан биш үсттэй итгэлээр. Хэрвээ та сайн шинжлэхгүй ярих юм бол ус ингээд ийм бүттэй ингэж алхаж болохгүй усан дээр хэн ч явж байгаагүй. Хэрвээ тэгэх юм бол зүгээр Библиэлд байгаа Иесусийн усан дээр алхасанд итгэхгүй байгаатай адилхан болж бурна. Тэгэхээр итгэлээр алхах гэдэг зүйл огт харагдахгүй нүдэн дээр огт байхгүй байгаа зүйл хүртэл итгэж алхах тийм шаардлага заримдаа гардаг, тулалдах шаардлага үнэхээр гардаг ба. Эзэн амлцсан байсан ч гэсэн тэрний хадад тулалддаг ба. Үнэхээр Дэвидийг яасан мэлээ хаан болно гэж амласан байсан. Гэтэл Дэвид ямар хэцүү зовлонгоор зовж, ямар олон тулдаанд тулалдаж, яаж байж нэг юм зүхтэн байж тэр үед нь бас дээрэс нь өөр нь алах гэж байгаа хааны хүртэл алахгүй зөв шударга байж иж
олон тулаанд ялж байгаа аахгүй зөвхөн дайны тулаанаас гадна тэр зөв шурах байдал өөрийнх нь тест хийсэн шалгасан юм дээр хүртэл унахгүй байж үнэхээр хаан болж байгаа. Магадгүй тэр бүхнийг тулаагүй байсан бол тэр хаан болохгүй ч гэж магадгүй болох л байсан. Гэхдээ бурхан түүнийг тосолсон, томилсон тэр дуудлагандаа өрхийн төлөө үнэхээр өөрөө бас тэмцсэн, хичээсэн байна. Тэгэхээр тууштай бөгөөд зөрөгтэй байна гэдэг бол бидний хамгийн том бас зэвсгүүдийн нэг. Үнэхээр тийм ганхахгүй байна гэдэг бол амархан зүйл ерөөсөө биш. Хүн чамайг цохиод ахад чи ганхахгүй урдлаас нь тул зогсно гэдэг бол амархан зүйл биш үсттэй. Гэхдээ тэр тууштай бөгөөд зөрөгтэй байсан хүн амлагдсан газар ордог. Тууштай бөгөөд зөрөгтэй байх тун.